Албан тустайгаар 12,000 гаруй бичил уурхайчин Монгол байна. Тэд сардаа дунджаар 400-аас 500 мянган төгрөгийн цалин авдаг. Гэхдээ уурхайчид энэ орлогоос 53 мянган төгрөгийн татвараа төлөх дургүй байдаг байна. Уулуурхаан баялагийг дагаад бичил уурхайчдын тоо жилийн тусам нэмэгдэж байна. Ашид Москвын гадраас Монгол улсад нийт хичнээн бичил уурхайчд байдгийг өнөөдрийн хүртэл тоож амжихгүй яваг юм. Учир нь хөдөө уул таад хүртэл уурхайчд байдаг учраас тэнд хурц тоож чаддаггүй гэх тайлбартай байгаа. За хууль журмандаа нэг уурхайчин сардаа 53 мянган төгрөгийн татвар төлөх ёстой байдаг. Бичил уурхай эрхлэгч иргэдээс сар болгон 53 мянган төгрөгийн татвар аваад орон нутгийнхаа төсөвт бүрдүүлээ гэдэг даалгавар өгсөн тийм хууль батлагдсан. Тэрнээс болоод нөгөө нэг орон нутгийн удирдлагууд маань бодиттой тоо өгөө болсон. Хамаагүй бага таа бүр байхгүй гэж хэлнэ. Бичил уурхайчдад газар өгөх эрх мэдэл тухайн аймгийн сумын засаг дарга иргэдийн хурд олгогдсон байдаг. Гэхдээ мэдээж тухайн газар бичил уурхай эрхэлж болно гэсэн дүгнэлтийг наанам Ашид Москвын газраас гаргуулах ёстой байдаг. Бичил уурхайчдын хувьд ерөөсөө тулгамдсан хамгийн гол асуудал бол юу штэ газрын асуудал байгаа хөө. Газрын асуудал шийдэгдээд ирвэл үнэхээр манайх шиг ингээд ажиллах тийм боломж байж байгаа. Хэдийгээр нэг хууль эрх зүйн орчин бүрдээд ирсэн ч гэсэн өнөөдөр тэр нөгөө сум орон нутагт ирэх мэдэн байгаа шүү. Бичил уурхай дээр ажиллаж байгаа уурхайчин бүр янз янзын орлого олдог. Жишээлбэл ат дээр ажиллаж байгаа нь илүү, жон шалбарлаж байгаа нь арай бага гэх мэт. Уурхайчид ихэвчлэн нөхөртөл хэлбэрийн доор ажиллаж байна. Нэг бичил уурхайчин сардаа 53 мянган төгрөг гэдэг бол бичил уурхай эхэлж байгаа хүмүүс ихэвчлэн гэрүүлэр байдیں۔ Магадгүй хоёулаа 3 ингээд үрл сарын 100-аас 160 мянган төгрөг татвар өгдөг. Хаа чи ямар ч албан тушаалт Монгол байхгүй шүү дээ өнөөдөр. Тэгэхээр өдөр болгон за ийм хэмжээний юм олно гэсэн. Тийм байдаг. Зарим өдөр гайг бол зарим өдөр хэдэн өдөр дараа юу ч болохгүй байх тохиолдол. Тэгэхээр энэ бол арай хатуудаар тийм үү. Олборлолтын ясад олцоор гарч уурхайчид амин сагалдах тохиолдол их байдаг. За гэтэл Монгол улсын хэмжээнд галсад уулуурхан аврах хал байдаг. Тэр нь надахад. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал за бас уурхайчдыг аврах тусгай багийг ажилуулах тухай яригдж байгаа юм байна. Аюулгүй ажиллуулахын тулд аврах нөхцөл байгуулъя гэдэг асуудлыг хөндөд. За одоо бол аврах халууртай болж үзвэл одоо энэ 10 сард Хэнтээ аймгийн нутагт явуулж байгаа бичил уурхайчдын бол аврах хэсэг байгуулъя гэсэн. Өнөөдөр бичил уурхайчдын асуудлаар салбарын яам холбогдох газрууд нь зөвлөмж зохион байгуулж цаашид тэдэнд зориулсан хууль эрх зүй журманд нь өөрчлөлт оруулах тухай ярьсан юм.